Гэгээн тунгалаг өглөөний мэнд. Гэгээн тунгалаг өглөөний мэнд. Энэ үгийг багтаа ингээд нөгөө одоо анх Facebook ашиглаж байгаа манай аав ээжийн үеийн хүмүүс чинь ингээд би билүүгээ зураг явуулдаг байсан шүү дээ. Тэ ингээд өдрийн мэнд, шөнийн мэнд, сайхан амраараа гэж тэр үед ингээд ёо амар кринж юм гэж боддог гэсэн чи одоо ингээд үгийн сонсохоор амар гоё сонсогдоод байх юм. Ингээд тэгж санагддаг болчиход байгаа юм. Гэгээн тунгалаг өглөөний мэнд тийм ээ. Өглөөний мэнд өнгөт орчлон минь. Тэ? Ай гоё сонсогдож байгаа зү. Оо юу лээ? Ямарсан нэрээ марччихлаа. Энэ ногоог би аваад тэгээд ингээд доор нь ус ийцэн заяа. Энэ өөрөө хөрсдөгөө зарж идэг байхгүй юу? Тэгээд энэ хайчилж авч хэрэглээл ус хийгээд тэгсэн чи ингээд ургацаар да. Ямар хөөрхөн гэж. Тэгээд одоо энийг ургуулж байгаа дахиад хайчлаад хүнсэндээ хоолндоо хэрэглэнэ. Ийм салаад идэх чинь доор нь байцаа байгаа. Тэгээд нөгөө будаануудаас айднэ. Энэ жижигхэн будааг авч агаад манайх нөгөө энэ доторх юуг ин тавыг нь хаглаа ицүү. Одоо ингээ YouTube-ийн бичлэг хийдэг ч юм уу ингээд контент хийдэг хүмүүс нэг мэдэрдэг нэг хоёр мэдрэмж байд юм шиг байна. Би ингээд одоо бичлэг хийхгүй удаж байгаа л ингээд YouTube дээр бичлэг хийхээр бичлэг хийж байгаараа үзэх дуртай шүү, хүлээдэг шүү, чихэрхэн шүү. Чистэн дээр чи. Айгу гоё юм сэтгэл үлдээдэг хүмүүсийн тэр сэтгэлийн ингээ уушхаараа гоё санагдаад нэр намайг бичлэг хийхийг хүлээж идэг хүмүүс байгаа штэ гэж бодохоор энэ чи зүгээр нэг бичсэн комент юм шиг мөрчлөө тэр хүмүүс сэтгэлээсээ хэлье гэж бодсон юм аа бичиж байгаа болохоор хэлснээс ялгаагүй. Тийм болохоор ингээд айгу гоё санагдаж байгаа. Тэгээд гоё дээ би ер нь бичлэгээ тасралтгүй ингээд хийсэр байх хийсэр байхыг хичээнэ. Тэгээд цагаа өглөөдөө цагаа уцгаая. Та өглөөдөө цагаа хийж уугаарай. Ийм хөрхэн жижигхэн будаа. Бүр маш жижигхэн будаа. Тэнгүүтээ өчигдөр би нөгөө нэг ажи тамаа хийгээд нэг батсан байхгүй. Хөргөчөндөө хийцэн. Рамен дээр ингээд тавьдаг юу байдэн штэ. Өндөг байдэн штэ. Тэрийг би хийж тавьсан. Одоо амсаад үзье. Ямар гоо царайлаг юм бэ? За энийг ингээд хажууд нь тавилаа тийм ээ. За би бүр хоёрыг идчихний яадیں۔ Яг нөгөө рамен дээр тавьдаг өндөг болсон байна. Энийг хамсаж үзье. Одоо мессеж шүлээ унаа. Мессеж шүлээ шууд би ийм бэлэн шүл хийгээд өглөө уучдаг ер нь их амар байд юм аа. Буцалгаад юу байгаа таахгүй. Ингээд далайн бацын холж байгаа юмуд аягүй жоохон санагдаад байдаг байхгүй. Тийм болохоор би дахиад нэмэлтээр ийм юу ичдэг. Ийм мессеж шүлний ийм ногоонууд ичдэг. Сон дээр халуусаа хийгээл ингээд дүбүг ингээд нэг ширхгээр нь юм жижигхэн хөөрхөн болгоод таслаад тавьсан байгаа. Ингээд Японд бол бүр ингээд цэлцэгнүр шиг дүб үйддэг. Манай Монголд ч нэгэн бадрун дулаан байдаг шүү дээ. Энд бол цэлцэгнүр шиг хийдэг. Тэгэхээр энэ ийм юмыг зүгээр энэ юм дээрээ шүлэн дээрээ хийгээл оп. Гой салаад түрүүнийхээ нөгөө өндгийг ингээд хийцэн. Дээр нь жоохон амтлагч, дээр нь жоохон нөгөө будааны таслага хийгээд өндгөө ингэсэн. За ийм гоё. За одоо тэгээд гоё идэв шүү дээ тий. Өчтөр манай хичээл амарцсан. Ингээд миний амралт эхэлж байгаа. Тэгээд одоо гоё бичлэгнүүдээ хийж явна. Йоо. Өөр хийхгүй гэж явна хийнэ гэдэг хаагаас жоохон санаа зовоод байна. Тэгээд гоё санагдаж байгаа юм болохоор би ингээд өглөөгийн хав ганцаараа тэгээд өөртөө гоё ийм гоё цай зариулаад ингээд хийгээд идж байгаа амар гоё санагдаж байна. Одоо амар гоё юм. Тэгээд үнэхээр тийм талархалтай мэдрэмж төрж байна. Өнөөдөр нэг дэлгүүр хийсэж нэг пүү завь гэж бодож байгаа. Тэгээ би нэлээд удаан нэг шар хийдэ зөндөө удаан өмссөн. Тэгээ одоо бас нэг солоны ганц пүү завь. Би нэр амтлсан өндгөө тайдад хагалж чагаруулъя. Тэгэд энэ гой нөгөө нэг юу нэмэлт хийсэн чи ийм их юутай болчихж байгаа. Дотроо ногоот болчихоо. Тэгээд миний салаад ингэж харагдчих. Вау! Уу! Яг ямар гоё болсон юм бэ? Яг рамены дээр үүдэг өндөг. Энэ өндөг хийжтэй 6 минут 30 секунд болгоход яг ийм гоё болдог байхгүй. Ингээд аим гарч байгаа одоо бодоо тэгээд өнөг за ямар амттай мэ Нахгүй. Гэртээ юм гой хоол идсэн юм чи одоо гадуур явж нөгөө нэг тий коммуни дресс нэг хөөсөн манту яасан юм авч идэхгүй шүү дээ тий. Тэгээ гой гадуур юм аваад цайгаа аваад явчих. Гоё.
Би нэрээ Монгол ертөнцийн нөгөө хаан базанд орсон чинь нөгөө хоолныхон газрын хоолныхон порцны салаадынхын нэгэнд далайн бац авч ирсэн. Далайн бацны салаад. Тэгээд тэр бол хамгийн тийм хямдхан мөртлөө хамгийн одоо хүнд ашигтай байж болох үст тийм салаад баггүй юу. Тэгээ айгу сэргэлэн надад айгу таалагдсан зүг штэ ингэж хийж хэрэгтэй гэдэг. Тэр нь хоолны гадууд чинь байцааны салаад, луунгийн салаад, тэгээд төмсний салаад гэдэг ингээд нэг жоохон юм ингээд өнгөлөд хаждаг штэ нөгөө порц олны. Тэгээд далайн бацаа хийжингүүд тэр чинь амар гоё тижээлэг. Тэгээд нөгөө газартаа хямд өртөгтэй хэрэглэгчдэд тижээлэг болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр бол айгу зөв санаа юм байна. Цайны газар та хүмүүс тэр далайн бацны салаадыг бас оруулж ирвэл гоё. Одоо ингэ сайхан 50 сайхан хоол идлээ. Тэг утгагүй болцсон. За тэгээ сайхан уучлаа. Одоо авч явах усаа бэлдээ. Гоё лимон биш вэ наа. За тэгээд яа манай сандасаа ингэ амар гоё угаагаад тавьсан байдаг. Би ингээл энэ хизээ би угаастай санахгүй. Манай хийгээл усаа игээл. Тэр бодсон ч өөр инээд төрчлээ. Би нэг өдөр ингээл харабэст амар girl math хийж идэрлээ. Өнөөдрөөс амар бодлоо штэ гэл. Тэгээд яасан ингэ гэсэн чинь би ингэж хэлсэн байхгүй юу. Би өнөөдөр ингээл дэлгэр орсон чинь ингээл тунаатай нэгээр байсан байхгүй юу. Тэгээд би тэрийг харчаад хүй манад бодооноогоо тунаанаагаа бай далайн бацаанаага би нэг гэртээ чигээд идчих юм. Би ягаад эндээс мөнгө төлж ингэж авах ёстой гэж гүнгөтэй хажуудлынх нь хямтай сандвичийг аваад идчихлээ гэтэлдэг байхгүй юу. Тэгээ ягаад гэртээ хийж идчих болох юм бэ би дэлгэрээс авах ёстой гэж тий. Өөр юм авчихсан тэр шүү дээ. Ямар гоо сэрүүхэн байна. Японд бүр сүүлийн үед амар халуун байсан. Ерөөсөө сэрүүн болж өгөхгүйсэн чинь өнөөдөр яг намайг дэлгүүрээс гэсэн юм шиг гоё сэрүүхэн байна. Энэ барилгыг харахаар нөгөө цонхны ингээд дээш доош болдог хөшиг шиг харагдаж байна. Энийг харахаар дээр үн шороо шиг харагдаж байна. IKEA орж 50 yen-ийн зарим авч идэж үзье заяа. 50 yen ч одоо төгрөгөөр хэдлээ 1200 төгрөг гэсэн үг юм байна. 1200 төгрөгний гоожрын зармаг авч идэсгээ. Тэгээд айгу хурдан гарч иж бас ингээд 50. Монгол зармаг шиг. Энэ хавар намрын тренд нь юм боронгийн, элхэн мэлгийн тийм боронг байх юм бэлээ. Хөрхөн байна тий. За юбкийг нөмсч үзт юм лүү? Шортгүй мэн. Тэгээд надад таарахгүй мэн үү? Хамгийн том нь ээл гэдэг зэ амар сүнтэй. Ээл нь бүр мангар жижиг гэн. Энэ тэгээд ордгүй надаа. Ээл мөртлөө. Тэ нэг хоцтой. Тий, жоо махлаг бид нар одоо яах юм болж байна? Бас ч мангар их байна. Өнөөдөр амралтын өдөр болохоор зөндөө үнэтэй байна. Нара хогоосоо байх болохоор хүмүүс ингээд нэг цадаа хогоо хийсэн шүү. Муу ханьтэй тэгээд нэг хогоо хайчвал тэгээд дээрэс нь хурцаар агаад юм болж байгаа байхгүй хүмүүс хогоо хийсээр. Нэг хүн хаяад, хоёр хүн хаяад, гурван хаяад. Үүнд хогтой яриад. Явлаа би одоо 3 өрөөгд жижигхол ажилтаа болохоор тэгээд өнөөдөртөө бол пүү заахад тодорчлаа. Сайн өөр хүмүүсөө нүгчтэр тараг үрж тасан байхгүй тэгээд одоо ямар болсон байгаа юм бол харъя. Өмнө би нэг тараг бүрхэж байгаа филд. Энэ удаа би Greg Yogurt тараг бүрсэн байхгүй. За харцгаая. Өлгийдээ тоноолцсон байгаа. Гой болцсон байгаасаа. 2-3. Вау! Янцтай гоё болсон юм шүү. Амсаад үзье. Гоё болсон байна. Янцтай. Яг 2 литр таргаар 2 литр сүү бүрлээ. Бишээ. Сүүгээр тараг бүрлээ.
явж жагаад нэг амралтын өдөр Сантагаа хамт явж жагаад нэг кет авсан заяа. Та яг ямар кетийг авсан бол гэж бодчих. Бүр төсөөс шал өөр юм авцаа. Цэри. Ингээд одоо энэ 25 оны хавар намрын тим нэг өнгөн нэг иймэрхүү хүрэн боор элгэн ийм материал занхилж байгаа юм байлээ. Тэгээд ийм зөвөр нэг ийм энгийн кет авсан. Гэтэ энэ ерөөсөө тийм энгийн харагдахгүй байхгүй надаа. Аюу гоё харагдаад байгаа байхгүй юу? Яг өмдний доор морчсон ингээд харахад ер нь дажгүй, нэлээд дажгүй харагдсан. Дээрэс нь надад яг ийм кет байдгүй байхгүй юу? Тэгээд авсан зөө кет гэснээсээ би амар сонио. Энэ бүх готлыг би пүүз гэж боддог гэсэн зөө. Кет пүүз ерөөсөө ялгадгүй байсан юм билий. Би тэгээ бүр сүулт энийг мэддгүйг ойлгосон шүү дээ. Хаагаар нэг гинт ингээд нэг өнгөрсөн бүх амьдралдаа мэддгүй байсан юм а гинт ингээд бүр хизээ хойно мэдэж авдаг тохиолдол байдаг үстэй. Тэгээ би бас яг тэгээ зөө. Кет пүүзийг би ингээд яг нэг зүйл гэж боддог. Би пүүз гэж боддог гэсэн зөө. Чи пүүз чинь шаал өөр юм билий. Кет чинь бас нэг ийм жижигхэн иймэрхүү юмнуудыг бол кет гэдэг юм билээ шүү дээ. Хайр санаа байгаас. Тэгээд энэ хавьд байдаг нэг Starbucks ороод одоо бичлэгээ дийтлээд тэгээд би одоо 12 сар GLBT өгөн тэгээд Японыхаа шалгалтанд бэлдэн Японод автна. Тэгээд бичлэгээ дийтлэн тэгээд нэг юм төлөвлөгөөнүүд бас байгаа. Зарим нэг бичлэгний санаа манаа бодох юмнууд байгаа. Нэг рeel мэл хийх юмнууд. Надад нэг юм хоёр сонголттой заяа. Би одоо хийж байгаа утас маань ер нь жоох ингээд гацалттай юм хэцүү байгаа байхгүй яаж бичлэг хийгээд бас оруулаад байгаа. Тэгээд одоо iPhone 17 гарсан шүү дээ. Тэгвэл 17 лизингтхөө юу авах вэ? DJI Osmo Pocket авчих уу? Алийг авах вэ? Би болохоор ингээд бодохоор DJI Osmo Pocket авчих юм бол тэрнэрээ бүх ингээд бичлэгээ хийгээд ингээд MacBook нэр эдитлээд яваад аж болно шүү дээ, тий. Тэгээ утсан дээр бүх юма хийнэ гэхээр бас амар ядаргаатай хэцүү идэг. Ер нь бичлэгийг бол ингээд гоё камер дээр хийсэн л гоё шүү дээ, тий. Одоохонд энэ утсаа ашиглаж явж агаад тэгээд DJI гоё юу камер амаар байгаа байхгүй. За тэгээд одоо гарч кофе шоп орж сууя. Би тэр Starbucks ингээд суужсэн чи халуун ус авч болох уу гэсэн чи юунд ашиглах байгаа юм бол гэсэн заяа. Тэгээ би уух чамаа гэсэн чи ингээд айгны бүр ёроолоор нэг жоохон халуун ус хийж өгдөө сүн бод. Йоо яагаад тэгсэн юм бол амар гормор. Тэгээ би дахиад асуухаас амар санаа зовоод Японд амьдрахаар ингээд нэг амар тэний ийм болгочдөг заяа. Амар санаа зовоод нэг сонь тийм зан сурцсан байлээ. Би бүр аах заяа. Нөхрийгөө тэгжсэн байхгүй юу? Дэлгүүр ороод ингээд том дэлгүүр ороод энэ ч угс амар том дэлгүүрүүд чинь ингээд хаана юугаар мэддэхгүй ингээд төрмөр штэ. Тэгээд би маань хөр ингээд өөрөө хайгаал яваад гэсэн заяа. За тэр гэхээр самбар хараал те. Тэр гэхээр чинь тэр хав тэр байж магадгүй гэж очиж үзэж байхгүй ан гэснээр. За ийшээ хот зэгэл ингээд явбар ингээд цаг алдаа заяа. Би бүр ингээд ингээд би яагаад гэвэл шууд хүнээс нь асуугаал олчаачтэй гэдэг тиймээсэн заяа. Хүү шууд орж ирэл чи энэ олноос угаасаа хайж олон гэж байхгүй шүү дээ. Энэ хаана вэ? Тийм байна уу гэж шууд хүнээс нь асуугаал дагуулж очиод та намайг дагаад яваарэ гэж очиод авла болоо шүү дээ. Чи юм уу ямар амар юм сонио өөртөө тийм төөгөөц юм хийд юм би чи юм гээд би тэлээсэн байхгүй. Тэг хамгийн амар нь юу гэж би одоо өөрөө дэлгүүр орохороо худалдагчаас нь очиод асуугаа болцсон. Өөрөө хайгаад байдаг болцсон. Би өөрөө хайгаад яваад байдаг болцсон байлээ. Яагаад очиод худалдагчаас нь шууд очиод энэ хаана вэ? Тийм байна уу гэд ингээд шууд очиод асуухгүй байгаа юм бол гээд дотроо ингээд бодохоор мэдгүй яагаад юм бол мэдгүй зүгээр л би өөрөө олцсон дээр юм шиг байна гэж аахгүй. Хүний нийгэм гэж одоо энэ амьдарч байгаа орчин хүний ямар амар өөрчлөлдөг юм бэ гэдгийг би бүр ингээд өөрөө мэдэрч байгаа байхгүй юу. Тэр ажилтнанд нь амар төвөг удах гээд байгаа ч юм шиг. Нэг муха цаанаас нэг юм зулгаагаа чангаагаад байгаа байхгүй юу. Сон өмнө нь байсан бадмаа яас юм мэдгүй ингээд нийгмийнхаа өөрчлөлт нэгээ шингэсээр хагаад тийм өөр болцсон мөлий. Сонирм байгаа. Тэгээд нөгөө нэг хүнээс нь асуухгүй өөрөө хайж явж тэг нөгөөдхөө олохгүй. Тэгээ гараа авч байхгүй мэн да. What the fuck. Баян тэхгүй л дээ заримдаа зүгээр ажилтнаас нь очиод ингээд асуугаад авчихна. Гэтэл ер нь л тийм нэг хүнээс асууж яах юм би өөрөө олчихё гэдэг нэг тийм зам суудсан бэл чи өөрийн мэдлэг өөрөө ирэхгүй. Энэ кид нэг тийм хөлд бол өвтэйхэн биш юм бэлий. Зүгээр л нэг юм нум байхгүй. Тэгээд нэг юм хавтгай зүгээр л юм кид тийм ээ. Зүгээр одоо яасан ч баяртай юм дээ тийм ээ. Гэтэ нэг юм зүгээр өмсөд явхад зүгээр гэтэ тийм тухтай бол биш л гэсэн үг байхгүй. Төгрөгөөр бодох юм бол нэг 270 мал орчим мянга юм уу? Тиймэрхүү л басан. За тэгээд одоо би гарч кофе шоп орлоо.